Агаарын дадалтыг хэмждэг багцыг параметр гэдэг. За энэ багцаар агаарын дадалтыг хэмждэг байна. За одоо орчин үед болохоор параметрийг утасны аппликейшн ашиглаад агаарын дадалтыг хэмждэг болсон. За ингээд тэрийг багш нь харуулъя. За энэ параметр гэдэг аппликейшн байна. За энэ аппликейшнийг ашиглаад агаарын дадалтыг гадаа хэдэн газар хэмжиж үзье. За бүгдээр уулын бэлд агаарын дадалтыг хэмжиж, утасныхаа параметр аппликейшнийг гаргаад за хэмжилтээ хийцгээе. За хэд гарч дээшлэх тусмаа агаарын дадалтад өөрчлөлт орох нь үгүй юу? За цаашаа явж дахин хэмжилт хийцгээе. За. Хүүхдүүдэд дээшлэх тусам даралт багасаад байна шүү дээ. Хөөх тийм байна. Тийм биш. 87.1 кПа болсон байна. Одоо яг энэ дээр бол манайхаа 87 кПа болсон байна. Бид нар агаарын даралтыг параметр аппликейшн ашиглан хэмжсэн байгаа. Өндрийг мөн адил өндөр хэмждэг аппликейшн ашиглан хэмжсэн байгаа. За хэмжилтийнхаа утгуудыг харгалзах багнуудад оруулж өгье. За тэгэхээр энэ хэмжилтийн утгуудад маань 13 м өндөрт 87.3 кПа байсан байна. 16 м өндөрт гарахад 87.1 кПа, 18 м өндөрт 87 кПа, 25 м өндөрт 86.7 кПа, 50 м өндөрт 86 кПа, 62 м өндөрт 85.7 кПа байсан. За энэ хэмжилтийнхаа утгуудаар график байгуулъя. За энэ хамаарлын график маань ийм бүрстэй харагдаж байна. За энэ бол агаарын даралт ба өндрийн хамаарал. Энэхүү графикаас дүгнэж хэлэхэд өндөрт гарах тусам өндөр маань нэмэгдэх тусам гэсэн үг тийм ээ. Агаарын даралт буурч байна гэсэн дүгнэлтэнд хүргэж болохоор байна. Миний дүүнэр хөрцөнгө зөөгөр. Гарыг хөвгөрдлөө шүү. Тэглээ шүү. За ойлоо гараа яаж өгөх вэ? Та дээр игдэх юм уу? За. Энэ ундарынхаа бэн хоёул нэгээр угаа оргоо. За тэгээд Ой хуяа байна. Хуяа. Энэ бүгд. За ойлоо усаа хий. За тэгээд. За чинийг барьж хоёулаа гараа угаая. За. За миний цаал батгая. Энэ яагаад ус гарахгүй байна? Мэдк. Адгахаа! Яасан бэ? Энэ ус гарахгүй байна. Наадах чинь ингээд агаар оруулцдаг байхгүй юу? За ойлоо энэ дэр. Нэг сайхан гараа ууж авах юм даа тий. Энэ яагаад ингэдэм бол? Мэдк. Энд дараад үзье да. Гоч хөвөлчлөө. Энд чинь цоолоод агаар оруулчихаар ингээд гоочдаг байхгүй юу? Саяна бид нар энэ хөрзөн гიშгдэг чинь бас л физик. Амьдралчээр нь тэр чигээрээ физик шүү дээ. Энэ яагаад ингэж яд юм бол? Харин тий. Агаар оруулах тэр гоожд, агаар оруулахгүй тэр гоождгоо. Яагаад юм болоо? Очоод 60 м гарч.
За бусдыг нараад гарч ирнэ. Гараад ий. За тэгвэл шалгаж үзье. За зөв ойлгосон байна. Интерактив програм ашиглаад баттгал дасгалыг ажиллаж болох юм аа. За агаарын даралтыг ямар учраар хэмждэг вэ гэсэн асуулт байна. За энд нэгдүгээр сонголтыг авч үзье. Шалгах. Таны сонгосон хариулт буруу байна. За учир нь энэ бол одоо температурыг хэмждэг багч. За тэгвэл зөв хариултыг шалгаж үзнэ. Зөв хариуллаа баяр хүргэе. Таны сонгосон хариулт зөв байна. За ийм байдлаар сурагчдад мэдлэгээ баттгаж болох юм аа. Дараагийн даалгавар 12 м-ийн өндөрт гарах тусам агаарын даралт 1 м мөнгө усны багнаар багасдаг. Уулын бэлд агаарын даралт 670 м мөнгө усны баган байсан бөгөөд уулын оройд 665 м мөнгө усны баган болсон бол уулын өндрийг олгосон даалгавар байна. Эхний хариултыг сонгож үзье. Шалгах. Таны сонгосон хариулт буруу байна. За хариу мэдээлэл нь юу гэж нэхээр 12 м өндөрсөх тутамд агаарын даралт 1 м мөнгө усны багнаар багасдаг тул эхлээд даралтын зүрэг олоод 12-оор үржүүлнэ. Дельта P тэнцүү del P1-ээс P2 буюу 670 м мөнгө усны багнаас 665 м мөнгө усны багныг хасаад 5 м мөнгө усны багна. За түүнийг өндрөөрөө үржүүлвэл 60 м өндөр гарна. Тэгэхээр зөв хариулт бол 60 м байна. Зөв хариултыг шалгаж үзвэл за таны сонгосон хариулт зөв байна гэсэн. Ийм байдлаар баттгал дасгалыг ажиллаж болдог байна. Өнөөдрийн хичээлээр юу сурч мэдсэн бэ? За тийм үү. Өндөрлөг газар хүйтэн байдаг гэдгийг мэдчих авлаа. За болд сайхан. Агаарын даралт өндрөөс самарч буурч өгнө гэдгийг би өнөөдрийн хичээлээр ойлгож авлаа. За болор туяа. Агаарын даралт дээшлэх тусам агаарын даралт багасдаг юм байна.